Оюутлага компани зүгээс жил бүрийн цүлжлэлтийн өдрийг 2018 оноос эхлээд тэмдэглэж ирсэн. Энэ хурлыг Өмнөговь аймгийн байгаль орчны газартай хамтран тэмдэглэж байсан. Тэгээд энэ жилийн хурлын онцлог нь гэх юм бол байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтраад тэгээд Өмнөговь аймгийн засаг даргын хамгийн газар оюутлага компани хамтраад цүлжлэлтийн суурь конвенц COP17-г угтан хийж байгаагаар онцлог болж байна. За тэгээд энэ хурлын үеэр цүлжлэлтийн одоо шалтгаанууд болон одоо цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг одоо тогтоож гаргаж авахаараа бас онцлог байна. Тэгээд оюутлага компани хувьд цүлжлэлтийн хүрээнд хийгдэж байгаа энэ жилийн нэг онцлог ажил гэх юм бол өмнө нь хийгдчихсэн цүлжлэлтийн одоо бүх судалгаануудыг нэгтгэж энэ судалгаанууд дээр ямар одоо зөвлөмжүүд гаргасан эдгээрийг одоо гаргаж аваад тэгээд энэ судалгааны үр дүнгуудээс цаашид хийх одоо арга замуудыг одоо эренблэн гаргуулж авах ийм зорилготой. Тэгээд энэ судалгааны үр дүнг өнөөдрийн хурлаар бас хилцүүлэхээр болсон байгаа.